Талын салхи олон улсын 8 дугаар мото фестивалийн үйл ажиллагаанаас сурвалжлан үргэж байна. Ингээд одоо та бүхэндээ нээлтийн үйл ажиллагаанаас сонирхолъё. Мөрөн Мила компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мөрөн Вила барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулаад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. Бидний төлөөлөл болсон 3 ихэнх маань төрийн ордноос яг одоо төрийн дэшаал бүтэн гарч ирэх гэж байна. Манай энэ бүтэц 3 ихэнх маань төрийн ордноос төрийн дэшаал гартаа хавтаа санагдсан. Бүгд бүгд баярлалаа. Бүгд зүгэн баг. Шарисууны сухаар. Яг баярлалаа автомат цогноо. Санагдсан. Баярлалаа. Walking chopper, watching the show. Red Podcast, what up to be doing something people here. Shaka Sungi, this fire. Saying almost in the child, the Puna Shanson Bayuria. Walking chopper, watching the show. Shake this what up to Puna here. Pura Merchant, Hataba Panic. Монгол улсын төрөйдөө Аталаа шагнал одоо шагнал Баярын Монголын Chopper мотоциклын зөвлөлийн өдөртөх зөвлөлийн гишүүн бөгөөд Red Podcast мотоклубын ерөнхийлөгч Сука Сагдас сүрэнгийн тэгшүүр таныг өрж байна. Монгол улсын төрийн дэш шагналд алтан газарднаар шагнасан Баярын мөн Монгол улсад Chopper Cruise-ийн төрлийг мотоциклыг анхлан хөгжүүл сонирхол хоббиник залуусыг нэгтгэн Чингис мотоклубыг үүсгэн байгуулж залуу хооч үе өдгөрлөн манлаж орчин цагийн мотоциклын хөгжлийг өнөөгийн төвшөнд хөгжүүлэх нүүрийн хөлсөд өөрийн хөдөлмөр зүтгэл авьяас чадвар бүхий л зүйлийг харамгүй зориулсан Монголын Chopper мотоциклын зөвлөлийн өдөртөх зөвлөлийн гишүүн бөгөөд Чингис мотоклуб төрийн бас байгууллагын хэрэглэгч Бүрэг Доржийн Гаданбаатар таныг Монгол улсын төрийн дэшаал бодох алтан газар шагнасан баяр хүргэе. За Монгол улсын төрийн дэд одон алтан газар шагнагдсан тэгшүүр ахмаа ирж байна. Ингээд сэтгэлийн хавгыг хилдэх юм их үнэтэй тавхныг орж байна. За ингээд өнөөдөр талын салхи олон улсын одоо бистаа төлөвлөсөн гэсэн нийт мөцөг сонирхогч мотор клуб crew бүх мөцөгчдөө баяр мэнд хүргье. За ингээд талын салхи наадам маань 2015 онд албан ёсоор Монголын Chopper Red Cross клуб санаачлан зохион байгуулж ирснээс хойш одоо 8 төрчилтэй маш сайхан амжилттай зохион байгуулж байна. Тэгээд талын салхи наадам маань Төв Азийн цээжинд орших хамгийн том фестивал болголтгой Монголын мөцөгчд маш олон болголтгой. Наасан бацхан энэ баярын өдрийн мэнд хүргэе. Бүгдээ талын салхитай хөрөлцсөн даамаг баярлаа. Тэгээд бас давхар гадаас ирсэн зочдтой бас хийж тайлбарлах зарим нь асуугаад байна. Та нар юу болоод байгаа юм? Байклууд юм байж юм гэдэг юм уу? За энэ бас нэг хатгалтай гарч ирэх нөө жахаа аваад. Орсолтой юм байна уу? Эсвэл би шаач юм уу? Дорогие гости! Степного ветра! Приветствую вас в Улан-Батор, солнечный Улан-Батор, Монголию. Наш фестиваль Талын салхи
Вот это сегодня получается 3 праздника. Праздник Степного ветра, праздник десятилетия юбилея нашего клуба и 3 орденосца. Эти ордена нам дали за то, что вот вы пригласили вас, вот за это нас наградили орденом Полярной звезды. Спасибо, что пришли. Молодцы, парни. Девушки, все, кто на двух колесах, это всегда рады, Монголия.从中国来的朋友们，欢迎到蒙古。这次23年的这个草原积分活动，欢迎你们到蒙古这个真正的草原，感谢你们过来，下次再欢迎过来。 Да, самому задушна. Чан. За өнөөдөр сайхан халуун дулаахан байна. Одоо тэгээд чиншүүрээр бүгдээ сайхан бүтэн бий байгаа сайхан аригсараа задушна. Ирсэн баярлалаа бүгдээ баярлалаа. За баярлалаа бүгдэнд нь баяр хүргэе. За манай манайд бүх шагнал авсан ихмүүдтэй баяр хүргэе. Төрийн дэвтэр шагнал алтан гадар содгоор шагнацсан баяр хүргэе. Анх удаага ийхүү моточтоос шагналж байгаа. Төрийн шагнал. За дэж хөгжмийг жоохон өгчээ. Папарас жоохон өгчээ. За одоо бүгдээр эхлүүлэхэд билнэ. Ready? Let's go! Самбайцхан Улаанбаатарчуудаа, Самбайцхан өрхийн мөндөд зочид, Самбайцхан өрхийн моточтой. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Талын сайд олон улсын мото фестивал, үргэлжлэн ирсэн мотоспорт сонирхогч, тамирчид, нийслэлчид та бүхэнд энэ өдрийн амар амгалан хайлтгаж байна. Бид нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, цайны замын дагуух аялал жуулчлалыг хөгжүүлэх, ажлын хүрээнд тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллаа бүтээгдэхүүн шилдэг үйлчлэгээ бий болгох зорилгоор талын салхи олон улсын мото фестивалыг долоох чиглэлээр зохион байгуулж байна. Энэ удаагийн фестивалд Улаанбаатар хот 21 аймгийн 45 спорт клуб болон бүгд найрамдах Хятад ард улс, бүгд найрамдах Солонгос улс, Оросын холбооны улсын 300 орчим мотоцикл санамсад Улаанбаатар хотод хүрэлцэн иржээ. Баяр хүргэе. Маш олон очир гайхалтай наадам өдөр байна. За талын сайд улсын мотоспорт санагдах хүн бүрийн наадам бөгөөд зөвхөн cruiser, chopper төрлийн ангихгүй бүхий төрлийн моточид ийхүү цугларсан байна. 2019 онд нийтдээ 800 гаруй мото тамирчид оролцож байснаас цайны зам олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн Оросын холбооны улс бүгд Хятад улсын 200 гаруй моточид ирж байжээ. Мөн Япон гинэт улсуудаас төлөлт олон оролцож байсан. Энэ удаа 300 гаруй гадны онцлогчид оролцож байгаа онцлогтой байна. Ингээд цаа бүхний өмнө талын сайд 2023 Step Win 2003 International Motor Festival гэхэд бид боллоо. Make some noise. Япа. Загэ цаа бүхний өмнө талын сайд 2023-ийн хамгийн ихний нийтийн перформансыг хийхээр Black Rose хасарна. Амрахыг авч байна. За тэглэж чута. Энэ өдрийн мэндийг хайдаг шүнэ. За тэхийтэйсэг бидний өгдөөцийг хадууд морин төрөө тавчсан өнөөдөр энэ 21 та бүгд мото түүхийгээ тавчсан. Ингээ бүх холбоотныхаа ахын дүүстэй та бүхэндээ бүгдэд нэрүүдийг авчирд хэмрэндээ дихүсээд манай мото бүх клубын төлөөлөгчдөө урьж байна. Хамтдаа их ханыга талбайд түн дулаа хамтдаа дуулаа. Матуй!
За ингээд өнөөдрийн маань ерөнхийдөө хөтөлбөрүүд дугуйдахгүй юу? Бид нэр Чингисийн үрээлүү тараадаа хөтлөх болон ингээд Монгол улсын ерөнхийлөгчийн мэндчилгээ ирсэн байна. Монгол улсын ерөнхийлөгчийн мэндчилгээг дэвшүүлэхээр Монгол улсын ерөнхийлөгчийн ахлах зөвлөх сүрэн жамын лүлэг таныг өргөж байна. Мөн өнөөдрийн талын салхи мото фестивалыг нэг хүн хэлнүү хэмээн нийслэлийн засаг даргын нийгмийн салбар ногоон хүчил болон агаар урсны бүхэрдлийн асуудал хариуцсан орлогч зэ төмөр төмөр таныг нээж өгөхийг урьж байна. За санацно. Монгол улсын ерөнхийлөгчийн мэндчилгээ талын салхи олон улсын мото фестивал орчин цагийн эдгээр залуус бүсэс сонирхлоор нэгдэн мото спортын клубуудыг байгуулан хамтран ажиллаж талын салхи олон улсын мото фестивалыг 8 дахь жилдээ өргөн зарваруудаар зохион байгуулж байна. Техник технологи хурдтай хөгжихийн өрөөр хүн төрөлхтөн уламжлалт ахуй соёлоос алсарч байгаа энэ үед өнгөрсөн зуунаас хүн ардын өдөр тутмын хэрэглээнд түгээмэл ашиглаж ирсэн тээврийн хэрэгсэл болох мотоцикл нь өөрийн хэрэглээнийхээ мөн чанарыг алдаагүйгээр барахгүй дэлхийн улс орнуудын цог жавхад залуусын сонирхол соёлын нэгдэл болон хөгжиж байгаагийн нэг илэрл нь өнөөдөр зохион байгуулж байгаа талын салхи олон улсын фестивал юм аа. Өнгөрсөн жил та бүхэн ариг согтууруулах хундааны хор холбогдлын талаар залуустаас урьдчилж 1000 гаруй мотоциклчид 5000 шахан мото спорт сонирхогчид цуглан үзэн санааны нэгдлээ илэрхийлж байсныг тодхон санаж байна. Аливаа спорт нь хүнд сэтгэлийн хад суулгаж төсөв төвчөлд сургадаг хүмүүсийн том арга хэрэгсэл ийм санааны нэгдлийг хангадаг сэтгэл оюуны чиглүүлж хүч бие бэлтрийг хөгжүүлдэг хүний хөгжлийн талбар үлээ. Манай мото спортын тамирчид мото сонирхогч залуус нийгэмд үлгэрлэн мото спортыг арга зүйтэй хөгжүүлж түүгээрээ залуусыг авахт самбаа хурд хүчээ зөв хуваарлах чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд үлгэрлэн сайн сайхныг түгээхэд хүчин зүтгэж төрөл бүрийн үйл ажиллагаа явуулж байгааг Монгол улсын төрийн тэргүүн талархан сайшааж байна. Өнгөрсөн цаг хугацаанд энэхүү фестивалд оролцогч Монгол болон олон улсын мото сонирхогч залуусын тоо 100-аар нэмэгдэн аялал жуулчлагч нар зорин ирж үздэг орчин үеийн соёлын бүтээгдэхүүн болсныг онцлон тэмдэглэж байна. Уудам тал нутгийнхаа цэнгээ салхи татуулан дахих хүлэг нэг залуус та бүхэн эрүүл Монгол хүн эх орны үнэлж баршгүй баялаг гэдгийг цаг ямагт санаж аливаа аюул эрсдлээс өөрийгөө болон бусдыг урьдчилан сэргийлж ирээдүйн мото сонирхогч залуус зөв үлгэр дуурайл үзүүлэх нь цаг үеийн шаардлага мөн. Түүнчлэн хүн төрөлхтөнд өмнө тулгамдж буй дэлхийн дулаалаас үүдэлтэй сүрэг нөлөөг бууруулахад олон улсын фестивалд оролцогчид дор бүрнээ өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаль дэлхийг хайрлан хамгаалах үйл хөдлөлийг төвчилж эко айлж өөрсдийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Морин туургаар дэлхийн найдад хүрч улсын хөргийг хилцэж байсан Эрдэнэ Баатарлаг түүх ард түмний урсад шин цагийн мото спорт сонирхогч түмний хэв санааны нэгдэл талын салхи олон улсын фестивалийн үйл ажиллагаанд амжилт хүсье. Мөнх тэнгэрийн хүчнээр Монгол улс мандан бодрохолтгой Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн өрнөсөх. За баярлалаа. За ерөнхийлөгчийн мэндчилгээг уншсан та бүхэнд ерөнхийлөгчийн мэндчилгээг уншсан лүндэг зөвлөлд маш их талархлаа. За түрүү жил талын салхи яг бороотой байсан санагдчихэв. Би ирж бас хотын мэндчилгээг та бүхэнд хүргэж ийсэн. Энэ жил цаг агаар үнэхээр сайхан байна. Талын салхи 2023 арга хэмжээнд өнөөдөр Монгол улсын засгийн газраас Монгол улсад зочлох жил болгон зарласан. Бүгд найрамдах Хятад ард улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах Солонгос улсаас ирсэн
300 гаруй мото спортын тамирчид, сонирхогчид, моторчдод бүгдээрээ юуны өмнө халуун баяр хүргье. Монгол улсыг зорион ирсэн талархал илэрхийлж байна. Талын сайд 2023 арга хэмжээ албан ёсоор инхүү нээлттэй хийж байна. Та бүхэн түрүүний хэлсэнчлэн аюулгүй байдлаа хангаж өнөөдрийн арга хэмжээгээ амжилттай зохион байгуулаарай. Улаанбаатар хотын залууслын ондоочлыг харуулж байгаа нийт мото сонирхогч, тамирчид жилээс жил төсөн нэмэгдэж байгаа. Тусгай аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гол нэмэр оруулж байгаа мото сонирхогч залуучууд та бүхэндээ дахин талархал илэрхийлье. Энэ удаагийн талын сайдын арга хэмжээ бидэнтэй хамтран зохион байгуулж байгаа Чингис мото клубын хамт олонд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. Талын сайд Монтуга 2024 онд бид нар илүү олон боломжоор та бүхнийгээ дэмжиж ажиллах болно. Улаанбаатар хотын залуусын ондоошлол бол мото сонирхогч спортын залуучууд та бүхэн шүү. Баяр хүргэе. Баярлалаа. За одоо бас 3 ихмийг маань нийслэлийн жуугч шагнагдж байна. Ингээд нийслэлийн жуугчийг Монгол Улсын эрхлэгчийн ахлах зөвлөх Сүнжон Дүндэг болон нийслэлийн засаг даргын орлогч Төмөр Төванаар гардуулах болно. Ингээд хамгийн ихний нийслэлийн жуугчгээ шагнаж буй эрхэм бол Галсангийн нар мандах буюу Mongolian Choppers клубын Sergeant Нармадах таны мөрчөө нийслэлийн жуугчгээ шагнаж буй баяр хүргэе. Mongolian Choppers Brotherhood MC Sergeant Галсангийн нар мандах. Дараагийн ирхэн бол Чингис мото клубын Treasure Батцахны Улаанбаатар таны мөрчөө нийслэлийн жуугчгээ шагнаж баяр хүргэе. Чингис мото клуб Treasure Батцахны Улаанбаатар. За дараагийн ирхэн бол Скас мото клубын President ерөнхийлөгч Оюун дэлгэрийн эрхэс таны мөрчөө баяр хүргэе. Нийслэлийн жуугчгээ шагнагдсан баяр хүргэе. Скас мото клубын President Оюун дэлгэрийн эрхэс таныг мөрчөө баяр хүргэе. Нийслэлийн жуугчгээ шагнаж байгаа. Yeah. Вайруги, табисе парморо. Мачи. Жавайрта. За ингээд бүгдээрээ хамтдаа Чингисийн үрээрээ хамтдаа яг одоо парадыг эхлүүлцгээе. Өнөөдрийн талын сайд 2023 ерөнхий зам боловч нийслэлийн аялал жуулчлалын газар болон Чингис мото клуб байгаа. Энэ жил анх удаага Чингис мото клуб анх удаага зохион байгуулж байгаа. Ийхүү жил олон клубүүд тойрон зохион байгуулж байгаа. 7 жилдээ зохион байгуулж байгаа. Талын сайд 2023 яг одоо сквадрын дээр өнөөдрийн нийслэлийн үйл ажиллагаа амжилттай болж яг одоо Чингисийн үрээ цогцлборлоо мотоциклын прад мото парадыг одоо эхлэх гэж байна. гадаадын 300 мотоос явж байгаа. За ингээд энэхүү моточдын цаваа Чингисийн үрийг зорж яваа. Ингээд нэвтрүүлгийн дараагийн хэсгээд Чингисийн үрийг нэвтрүүлгийг өргөжлөх болно.
За манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Зочтой. За бид Чингисийн бүрэн дээр ирлээ. За нөгөө түрүүчийн сквадрын талбай дээрээс суугаар өгсөн мотоциклч маань энэ дээрээ ингээ парктаа зогссон. Дараагийн үйл ажиллагаа эндээс эхлэх юм байна. Ингээд Чингисийн бүрэн дээрээс та хатын салхины үйл ажиллагааг хийцүүлье. Astral Program. За манай нэвтрүүлэг үргэлжилж байгаа үзэгчтэй. Ингээд бүгдээрээ Чингисийн хүрэн дээр ирсэн байна. За энд нэг сонирхолтой асуулт ирлээ. Таньдаг дүү хүү явж байна. Фортуна бэлгүүн гэдгээр та бүхэн блогыг сайн мэддэг ийм залуу байна. Гэтэл энэ залууг маань би дэревдийг ганцхан сурвалжилдаг, дэрев сонирхдаг гэсэн чинь бас мотоо сонирхдаг юм байна. Тэгэхээр өөрийгөө бас нэмээ танилцуулаад үзэгчтэй. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Бэлгүүн гэдэг. Тэгээд миний YouTube сувгийг үздэг бас хүмүүс бол ерөнхийдөө Фортуна Бэлгүүн гэдгээр бас сайн мэддэг байна. Тэгэхээр өнөөдөр бол ерөнхийдөө тэмцээн болж байгаа. Дрифтийн тэмцээн болж байгаа. Тэгсэн чинь нөгөө нэг сая энд хүмүүс таарлаад энд юу хийж байгаа бэ? Тэнд тэмцээн болж штэ тийшээгээ яваач гэгээд. Энэ бас миний тэмцээн болж байгаа. Энэ бас миний хоббиний нэг байгаа. Тэгээд давхар би бас яг ажлын хажуур хийдэг бизнес гэх юм уу? Harley Davidson 883 Mongolia гэдэг. Энийг бас давхар бас хийдэг. Тэгээд өнөөдөр яг энэ хоёр үйл ажиллагаа зэрэгцээд яарчгүй энд бас ирж лого хийхээс өөр замгүй болсон. Тэгээд ерөнхийдөө дандаа Монгол ерөнхийдөө нэг залуучдын хотын одоо яг унаа болох стрит зориулагдсан 883 гэдэг мотоциклууд хөдөлгөөрөө өвчсөн 883. Одоо яг кроссын мотоцикл өмсөхөд яг бүрэн ингээд хамгаалт хувцастай өмсдөө шүү дээ. Harley Davidson буюу 883 өмсөх зүгээр энгийн хувцастай каск малгай таагууд болоо. Энэ бол ерөнхийдөө яг их хотын яг залуусын гангара. Тэгээд стрит төрлийн мотоцикл байгаа. Тэгээ.
За энэ бүгд 883 гэхдээ жаахан загвар баг зэрэг өөр юм уу тий. Ерөнхийдөө онцлог яриад явчих. за онцлогоос гэх юм бол за эндээс эхэлчихв. За энэ моциклийн хувьд гэх юм бол ерөнхийдөө Harley Davidson 883. Юугаараа өөр вэ гэх юм бол кастом төрөл байгаа. Хой дугуй нь өргөн байгаа. Буслаас арай өөр байгаа. Кастом хийгдсэн. Тийм ээ, хамаагүй. Тий, хамаагүй өргөн дугуйтай байгаа. Тэгээ энд хийгдсэн юмнууд гэх юм бол ерөнхийдөө энэ моциклийн банкын сольсон, банкын өндөрлсөн гэх ч юм уу те. Арай жоохон харагдах талаас нь жоохон нэг жоох зэрлэг тал руу. Нэг хүн суух юм чинь. Хоёр хүн сон. Хоёр хүний хөө. Чинээ нэг хүн сон эндээс. За энэ бол ерөнхийдөө Harley Davidson-ы гэдэг яг одоо тоноггүй яг өөрөөрөө тэгсэн мэтлээрөө ерөнхий байгаа байдал донж төрхийн хувьд болохоор ерөнхийдөө нөө стрейт төрөлдөө зориулагдсан юм моцикл байгаа. За ийшлэх юм бол ерөнхийдөө оноосоо бас давхараас ерөнхийдөө хамаарж байгаа. Энэ 17 оны загвар байгаа. Монгол бүгд одоо дөнгөж 2 он жоо юм моцикл байгаа. Тэгэхээр энэ болохоор 17 оны моцикл. Ерөнхийдөө 883 гэдэг энэ лого нь харагдаж байгаа. Энэ стокоро байгаа. Энэ болохоор 11 оны загвар. За энэ агаар шүүгч нь харж байгаа. Ерөнхийдөө одоо нэг кастмууд нь болохоор ерөнхийдөө жоох хийдэг. Энэ дээр ил агаар шүүгч тавьснараа илүү агаарыг хурдаас орохын тулд ил агаар шүүгчийг тавьчихсан байгаа. Энэ оны хувьд бол ерөнхийдөө 2011 оны загвар. За энэ моциклийн хувьд болохоор 2019 оны хамгийн залуу загваруудын нэг. Сервисийн өөр газар гэж байгаа. Моцикэлтэй хэрэгтэй байгаа сэлбгийг надаар дамжуулаад захиалж авах бүрэн боломжтой. Ерөнхийдөө нэг 14 оны дотор маш хурдтайгаар сэлбгийг авчирч өгнө л гэсэн үг. Утасныхаа дугаарыг хэлчих. Тийм, миний утасны дугаар бүгд мэдэндээ. Тиймээс 16 26 гэдэг дугаар дээр ерөнхийдөө та бүхэн маань Harley Davidson-ы сэлбэг ч юм уу эсвэл мотоцикл захиалахыг хүсэж байгаа юм бол холбогдоод бас захиалж болно. Тэгээ манай ерөнхийдөө шоурум болохоор S-Office дэлгүүрийн хашаан дотор 883 Mongolia-гийн шоурум маань байгаа. Тэгэхээр тэнд ирээд та бүхэн манаас тест драйв хийж болно. Ирж унж үзээд моциклоо сонгож авч болно. Дээрээс нь хэрэгтэй байгаа сэлбэгөө бас захиалаад авч болно. Энэ дундаж үн ер нь ямар байдаг вэ? За нэг 25% байгаа. Монголд хамгийн хямд үнээр Harley Davidson 883-ыг борлуулж байгаа хүний хувьд хэлье. Ер нь бол хүн болгон мэдж байгаа ерөөдөө Harley Davidson 883 Mongolia ерөнхийдөө Harley-г бол маш хямд үнээр борлуулж байгаа гэдгийг бол яг моцикл сонирхдаг залуучууд маш сайн. Зүгээр маш олон моцикл цугласан байна, тийм ээ. Зүгээр би бол мото сайн мэдгүй. Чи өөрөө энэ мото сонирхдаг хүний хувьд бол зүгээр чамд онцлог тийм загварууд анзаарагдав. Тэр өндөр цуваагаар энэ явж байхад бол байгаа. Зөндөө байгаа. Маш гой. Ер нь бол одоо залуучууд нэг үе бодвол моциклийн хувьд бүр амар гой моциклууд ундаг болцсон. Энгийн хэрэглээндээ ч юм уу. Эсвэл одоо яг ингээд entertainment ийм шоунд зөвхөн шоунд зориулж ундаг моциклууд хөтөл байна. Шоу илүү гоё моциклууд унаараа тий. Улаанбаатар хотыг гоё жиж байгаа баялаа гэж хэлээ тий. За манай автожидээр бол Fortuna Bilguni маань маш олон блог явуулдаг. Одоо манай үзэгчдийн бас үзэх дуртай нөхдөд. Харин өнөөдөр санамсаргүй чаг мото сонирхдаг гэж мэдлээ. Гоё байна. За тэгээд амжилттай. Тэгээд нэг зүйл хэлж Оросын албаны улсын дрифти 2022 оны улсын аврал Аркадий Заграцов гэдэг хүн өнөөдөр Монголд ирсэн байгаа. Тэгээд өнөөдөр 6 сарын 10-ны өдөр Монгол 63 циркүүд дээр яг тэр хүний нэрэмжит special drift battle гэх тэмцээн болж байгаа. Тэрэн дээр уул нь очиж влог хий гэсэн чи өнөөдөр энэ ажил маань давхцаад яг энэ дээр влог хийх явж байгаа. Тэгээд дэлхийн бас яг ингээд хүн болгонд үнэлэгдсэн ийм том тамирчин бас Монголд ирсэн байгаа. Тэгээд одоо маргааш нэг өдөр болоод тэгээд буцаж байгаа. Тэгэхээр бас дрифтийн тэмцээн сая Power X ямар үт юм бэ гэдгийг бас харсан баг. Тэгэхээр би энэ дээр бас зөвхөн одоо нөө талаар яриад авахгүйгээр моциклыг ийм гой моциклуудыг Монголд ундын байна гэдгийг бас хүмүүст харуулахыг хүсэж байна. Тэгээд дээрэс нь тэдэн дүүрний моцикл байдсан байна гэдгийг бас харуулахыг хүсэж байгаа учраас влогоо бас давхар энэ дээр хийж байгаа. Тэгээд Ав ТV-г үзэж байгаа нийт үзэгчтэй баярлалаа.
автомобиль маань болохоор ерөөхдөө шин соргог бүх зүйлийг бол ерөөхдөө ингээд газар дээрээс нь шууд дамжуулаад явдаг дараа бас мундагтаа тэгээд ахтаа бас баярлаа. За баярлалаа. За ажилд нь амжилтсан. За тэгвэл манай нэвтрүүлгээр ярьж амжаагүй мотонуудыг манай бэлгүүн ярих юм байна. Тэгэхээр бол бэлгүүнийхээ болоог бас үцэцгээе. Тэгээ. За нэвтрүүлэг үргэлжилж байна. Мөрөн Вилла компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн сум нь Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулаад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. Ladies and gentlemen, we will start competition of arm wrestling. Are you ready? Okay, come on. За гоё хойртой. Одоо гоё үйл гарчлаа. За, одоо энэ дээр байгаа тамирчдын нэрийг дахиж дурдъя. Амарбай Хүслэнбаатар Чингүн, Батбент Мөнгөн Тэлмэн, Буланханга, Батэрдэн Евгений Инхол, Цэрэн Дагууд Орцсанбуу, Сэмжид Батсайхан Ганбаатар, Айблууд, Инхмөн, Эрдэнэсүх, Зоги, Ожо, Жак, Жамсран, Дорч Намжил, Галсан Жамс, Ихбат, Оргил Төрбол, Мөг Оргил Тэмүүлэн, Эрдэнэ Баяр, Дашням, Оргил Сайхан Зэндэ, Үүлэ, Салюм, Отхүү, Жак Дак. За одоо яг хоёр захаас наран мандах зүг ба наран жаргацгүйс шууд хоёр шууд гаргаад тэгэд үзнэ гэсэн үг. За тэр нүдийчтэй заалаа цагаан бодволтой. За энэ нөгөө нүдийчтэй заалаа. За нэр мөлөө. Оргил Сайхан. Хэлбэр. За Оргил Сайхан Тэлмэн. За гар барилтааны спорт бол нэг хүндэлдэг. Баруун гараар зөвхөн баруун гарын тулаан болно. Тэгээ баруун гараар үзэж байгаа зүүн гараараа нэгнтэйгээ одоо мэдлэнэ гэсэн үг. За. Баруун гараар үзэж байгаа нэгэндээ амжилт хүсээд тэгээд эхэлнэ. Заавал энэ бариулаас барих ёстой. Энэ хязгаарлалчинд хүрэх ёстой. Тохиомчноос мултарч болохгүй, бас хүндирч болохгүй. Сануулга байгаа. Ширээний ард хараад хэлсэн үнэ сануулга авна. Хоёр сануулга авах юм бол ялагдана. Мултрах, өрөхгүй байх, бас энэ бариулаас тавихгүй байх. За эхэлсэн тохиолдолд биеэрээ дарж болно. Энэ спорт бол энэ бол чөлөөтэй. Эхлэх үед бол бүх юм тэгшгийн эхэлнэ. Эхэлсний дараа бол бүгд чөлөөтэй гэсэн үг. Okay? Ready? Okay. За ready go гэдэг эхлэе шүү. За ялсан зүүн гарталтаа ялгцны ишээ ингээд буугаад их нэ шууд буугаад хасагдах журмаар явна гэсэн. За буугаад ихшгэ. За малгайгаа хойш харилж. За гартаа янз бүрийн аксессуар байх юм бол тэрийг аваараа нэг гарыг урчдээ шүү. Буугаад ихшгэ. Жоохнаш. Ready go. За ингээ ихний хэмцээ. Hey! За free line гэсэн дээр ч за ялсан мэдээш. Ялсан талаа дэше. За энд өнөд дэше залуу. За кобой малгайтай залуутай. Ялагдсан тамирч маань тайлаас буухыг хүсэж байгаа шүү. Яг тэр их олууд байгаа учраас чөлөөдөд өгье. За хоёр дахь тулаан шууд random шүү. Ингээл Өөдгшгэн. Өөдгшгэн. Гүрдгшгэн. Одоо жоохон заа. Ready go. Come on, do it. Yeah. Тэ богдчихтэй. Санаарч центртэй байх хэрэгтэй. Ready go. Come on. За манайха урдуур бити яваараа. За камер мамирууд байгаа учраас видео өндлөөд. Ready go. Whoa. Ямафа. Ready go. What's up? Ready? Come on, go. Okay. Ready, go. Winner! This way! Ready, go!
Yeah. Ready, go. Yeah. Round 2. Arm wrestling. Step win. За үүний дараа эмэгтэйчүүд манай оршоо. Ready, go! Ready, go! Окей, тухайн молд орсон. Сануулга 1. 2 сануулга маш шууд ялагдана. Yeah. Ready, go! 김준아! 자, winner! Ready, go! 김준아! 서로 한 불교님 어떻게 떴습니까? 자, winner! Ready, go! Okay. 자, ядаж татарсан. За баярлалаа. Ready, go! Okay. Winner. Go! Би бас бодлоо. За, яач winner. Ready, go! Oh, winner. Yeah, winner. Ready, go! Oh, good. Yeah, winner. Arm wrestling бол харагдах байдал биш ээ. Жинхэнэ rail хүчтэй нь ялна. Боод гэсэн. Ready, go! Oh, yeah, this is. Ready, go! Okay. Your finger. Okay, thank you. За. За, сүүлийн хоёр тамс өөр үзээгүй байна уу? Тэгвэл тоо таах хамгийн сүүлийн. Даалын сайд 2023 яг одоо Чингисийн бүрээ зогсбор гар барилтааны ready go! Сүүлийн хоёр round 2. Come on! Ичээдээ сайн хийцгээе. Yeah. Ready, go! Okay, winner. За нэг гоц мөргөөд ингээд дид 12 хүн үлдсэн байх ёстой. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. Round 3. First wrestling. Ай. Барьцны төлөв тулаан явж байна за. Ready, go! Oh, that's winner. Ready, go! Winner. 자, 아무튼 상동을 기회. 지금 어렵죠? 아이고 많아가 들으시네. Yeah, my fun. Okay. Third round, third wrestle. Mongolia versus Russia. Ready, go! Come on! Okay, winner! Ready, go! Hey, winner! За баярлалаа тийш. За баярлалаа. За 5 дугаар 3 дугаар round, third round, fifth
battle. Scars MC Marshall Jack. Ready, go! Winner. Hey, ready, go! Winner. Pass өөрөө хүнээс сонгоно, окей? За. 저래. 자, хүнээс. За, окей. Энэ одоо хамгаалгаа авчих. За, та хоёр ойртож. За, та дөрөв үзэж байгаа. За, хүнээс. За, окей. За, та хоёр үзэж. За. Ер нь ойрхон амгалт таардаг шүү. За, ингээд round 4, final. Round 4 явлаа. Best 6. Монголын гар барилтын нэгдсэн холбоо зохион байгуулж байгаа лайк дараарай. Талын салхи 2023-ийн гар барилтын шилдэг шилдэг юм байх вэ? Раунд 4 6 тамирч үлдсэн. За барьц ай. Барьцыг бас барьцуулаад бөөдгсөн. Ready, go! Я ядсан фаттгаар байруугийн нэг тааны тэмрэлт манай наадам бол их тааны гайхалтай наадам билээ. Peace, Unity, Freedom. За хоёр дулаан раунд 4 хоёр дулаан. Ready, go! За баярлалаа. За. Амарбай. Евгений яллагдлаа. За баярлалаа. За окей. Ингээд болцсон. За раунд 4 болсон. Ингээ 3 үлдсэн. За 3 маань юу аа? Тойрч тий. За окей. Евгений үдсэн өдөр жоохон амарч тий. Манай хоёр үдсэн нэг тий. За хоёр ихч үзээд ялсан дараагийн үнэ ялч шууд аврах. За гар барилдаан бол зөвхөн зүгээр хар хүчтэй байлаа гэд ялдаггүй. Техник байх хэрэгтэй. Сэтгэл зүй байх хэрэгтэй. Энэ бол спорт учраас аль бүрдэж ял байгуулдаг гэсэн. Окей. За манай хоёр тамирчин хэрэг асуу хэмээн. Инкол. За ханга түүний эсрэг инкол. Ронжерс ханга. Инкол хоёр. За барьцаа авалт шөн. Барьцаг чухал байна. Хэрвээ барьц сайн барьцгүй төгөөд хогийн саяны шиг барьж байгаа. Хогийн тавьж байгаа. Гарын нэмж байгаа автоматар ихүүлж байгаа. За барьц суудвал тэгдэм байх. Барьц удахаар тэгдэм биш. Let it go! Yeah. Ready, go! Winner! За, Евгений дахиад явлаа. За. Go! За, баярлалаа. Сайнсаа хангаамаа сайнсаа баярлалаа. За, энэ удаа бас гар барилдааны ялагч боллоо. Евгенийд баяр хүргэе, бүгд баяр хүргэе. За, сэтгэлийн сонсъё. За, гар барилдаанаар хичээлж хэр удсан бэ? 2 жил дараалан одоо энэ фестивалийн авраг нь боллоо сэтгэлээдэж. Sorry. I'm рестлингом вообще не занимаюсь, катаюсь на мотоцикле. Так что путешествуйте больше. Спасибо за ваш праздник. Все организовано на высоком уровне. Очень все нравится. Спасибо, ребят. За, армейск спортоор хичээлгүй. Мацаг дунд явдаг гэж байна. Тэгээд их гоё уулзсан юм баярын хүрч байна. За, баярлалаа. За, хоёр дорсон тамирчныхаа сэтгэлийг сонсъё. За, Евгений маань нодлон жил
төрүүлсэн биш, хоёрт орсон биш. Тэгээ энэ жил бол дахиад нэг алхам урагшилж төрүүллээ. За, юуны байлаа? Хоёрт орсон их бол. Ямар өссөн бэ? Сэтгэлийн сонсон. Би анх удаага оролцож байна. Ерөөсө хичээлдэггүй. Үндэсний бүр барилддаг гэдэг анх удаа орж үзлээ. Гой сонирхолтой байна. Зээлдэгч маань үнэхээр бичтэй байлаа. За техник чухал шүү. Гар барилдааны спортыг бас сонирхоорой. Монголын гар барилдын нэг цог болсон байж байгаа. Лайк дараарай. За одоо шагналыг гартуулъя. Талын сал 2023 наазам гар барилтын тэмцээнд 2 дугаар барилдсан гол танд Harley Davidson Harley Motors-оос 20% хөнгөлтийг хийвчлэж байгаа манай баяр хүргэе. За баярлалаа. Маш их баярлалаа. За нэгдүгээр байранд үндэсний залуучуудын Тибаг Монгол брэндээс зүгээс ялсан хүнд гарын бэлэг өгч байна. Стикер болон чөлөө төвцсний тэр Тиб авсраас бүгд худалдаж яваарай. За мөн шин сэгийн зүгээс кондишн болон шартал тайлах, хоол боловсруулах хэрэгтний үйл ажиллагааг дэмжих бүтээгдэхүүн бас бэлгэлсэн байна. Мөн Хачи Мартин бүтээгдэхүүний дэжиг өргөн барьж байна. Тэргүүн байр. За ингээд наран фүүци маань Birded Lady брендийн бас сет байгаа. The Birded Lady American Bourbon and Whiskey and Cola сетийг бэлгэлж байна. За бас зөндөө бэлэг байна. Тэр. Дэмжээрэй. Йоо, гэнэ. Go. Дэмжээрэй. Олдор дэмжээрэй. Дэмжих тоо антаа. Хүлээрээ яаж болох юм бэ? Ready go. Эду. Дэмжээрэй. За Сиднey versus Maria. Монгол Орсын эсрэг. Ready go. За. Савчтай шүү. Ready go. Я тасаалаа. Ready go. За Мария спорт. Баруун юм байна. Ready go. Ready go. За Мария баруун. За баярлалаа. Мария. Ready авраг. Баруун гараар 3 удаа үзэн. Ready. За мөнгөнүүд нуунаад хэлсэн шүү. Ирсэн нөө. За ингээ яач энийг яач. Барьчих дөө. Барьчих ингээ. Би баруун гатаа байна. Батлагаатай. За. Бат. Би бол цаал болтгоо. Яаж итгэлтэй. За 3 удаа байрлтана. Нэг нь солонгочууд солонгост авраг болсон, нэг нь монголчуудын авраг. Ready go. 2 монгол. Second round. Ready go. Come on! Yeah.
За 2 удаа 2-0-оор энэ удаа Боцо тэмцээний авраг Садам байлаа. 2 сая төгрөг. 2 сая төгрөг. Түүнийг. За эхлээд юу гэнэ өгнө? За одоо чихэн гал хаалаа юм болно. За эхлээд тэр өөрийнхөө хүч чадлыг мэдэрч цомоо өөрийнхөө гар татах ёстой. Тэрний дараа Монгол улсын авраг Садамтай үзнэ гэж найдаж байна. За манайхан гоё тайлбар орчуулаад өгөөрэй. За байж. За энэ бол За юугийн зам за бүгдээ халуулах тааш. Congratulations. Step win arm wrestler winner. Евгений. Last year second place байсан. За одоо ингээд Step win-ийн авраг. Step win winner champion versus Mongolian champion. He's professional wrestler, art wrestler. Just За нөхөрсөг дулаан. Peace, okay? Friendly battle. За ингээд хэлээ. Зүүн гартаа Step Win 2023 оны эрэгтэй төрлийн гар барилтны аварга Евгений Оросоос ирсэн. Баруун гартаа Монгол улсын мэрэгжлийн гар барилтны аварга Садам сая бас 2 сая төгрөгийн гар барилтанд ялагч боллоо. Нөхөрсөг дулаан. Friendly battle. За 3 үцгөө. За эхнээ 3 үцгөө. Ready, go! So, best three. One more time. Best three. Еще раз. Да, ах, сидит юм байна. Яах, би ямар слив байсан шүү дээ. За, окей. Еще раз гэдэг биш үү? One more. За, окей. За, хоёр дахь нь. За, хоёр round 2. Садам versus Евгений. Ready, go! No, come on! Давай. Ай, салчлаа. За, одоо гарыг салахад бол баахан байна. Алуу. За ингээд манай гар барилтын тэмцээн дуусч байгаа. Үргэлжлүүлээд бүгд Ослотлынхаа тэмцээнийг маш хурдан хийгээд оройн спортынхаа шоуны арга хэмжээнд орох болно. Одоо гоё нар хурд төчрөө сайхан байж тээ. Нойлон жил бол их бороотой байсан. Асын сайл 2023 ерөнхий зохион байгуулагч нийслэлийн хайж үслийн газар Чингис мотоклуб агуулгаас зохион байгуулалт ерөнхий зохион байгуулагчаар орж байгаа. За спонсорууд ерөнхий спонсор Наран Фүүдсийн Bird Lady брэнд маань ерөнхий спонсор орж байгаа. Баярлалаа. Маш гайхалтай виски кола. Хоёрын хосмог байсан. Тэтгэврийн авчирсан байсан. За окей. За сайн байна. Туу давай. Эдо. За. За баярлалаа. Спасибо. За нэвтрүүлэгтээ цуг байгаа үзэгчид та бүхэндээ баярлалаа. Ингээд талын салхи 8 дахь удаагийн одоо цугларалтын одоо чимэг болсон нэгэн арга хэмжээ болсон. Та бүхэн түрүү нээлттэй ажиллагаан дээр харсан баг. Сүх баяр Монголын чопорчдын ахын дүүс холбооны төрийн бүс байгууллагын ерөнхийлөгч тийм ээ. За талын салхи наадам маань өөрөө анх Монгол улсын зохион байгуулагдсан энэ одоо арга хэмжээний их баригч. Тийм ч учраас өнөөдөр Сүхэгийн маань
энэ хөдөлмөрийг төр засаг маань үнэлж моточдынхаа салхийг хагалж төрийн дээд одон алтан газар шагналаа. Нэгдүгээр үзэгчдийнхээ өмнөөс баяр хүргэе. Ингээд сэтгэлдээ сонсъё. За Майнага барьж. За маш их баярлалаа. Тэгээд Монгол улсад энэ Чопро круизер ангиллын ажиглалын одоо түүхэн хөгжил 20 гаруй жилийн одоо түүх яригдана. Тэгээд өнөөдөр төр засаг маань бас манай энэ анхдагч Чопро үзэгдэл энэ хөгжүүлсэн анхдагчдыг бас энэ төр засаг маань үнэлж бидний хийсэн бүтээсэн зүйлийг үнэлж төрийн өндөр шагналаар шагнасан маш баяртай байгаа. Тэгээд манай энэ Чопро үзэгдэл бол анх 1998 оноос үүсэлтэй. Монгол улсад энэ Чопро круиз ангил үүсч өгдсөн анх. Тэгээд тэрнээс хойш бид нар тухайн үед бол маш цөөхөлөө байсан. 10 гаруй 20 гаруй хүмүүс байсан. Тэгээд яг тэр цаг хугацаанд ингэж унаж бид нар байжгаад албан ёсны клуб нь бол 2005-6 онд Mongolia Choppers Riders гэдэг нэртэй байгуулагдаж улстай бүртгүүлгүүч гэсэн бид нар Mongolia Choppers Riders гэсэн нэртэй яг энэ нэрэн доор нэгдэж явж ирсэн залуучууд. Тэгээд 2012 онд албан ёсны Монголын анхны төрийн бус байгууллага буюу Mongolia Choppers одоо мото клубыг үүсгэн байгуулж анх бид нар цугтаа үүсгэн байгуулад би тухайн цаг үеэс тэр клубын одоо тэргүүнээр ажилласан. Одоо хүртэл ажиллаж байгаа. Тэгэхээр одоо энэ чинь 2012 он гэдэг чинь одоо 11 жил болж байна те. 11 жил болж байгааг албан ёсны гэж нэршлэр ярих юм бол тухайн цаг үеэсээ ярих юм бол бараг 20 жил 20 гаруй жил болчихж байгаа те. Хэдүүлээ болов одоо өнөөдөр. За өнөөдөр ярихгүй яг нарийн мэд ярихгүй те. Өнөөдөр үнэхээр маш бодуулаа болсон. Бидний тухайн үед одоо үүсгэн байгуулсан ийм болно гэж төсөөлөггүй те. Тэгэхэд өнөөдрийн зөвхөн 2023 оны талын салхи наадмын цуваа нэхэд 1300 моцикл явсан байна. За тийх үсэн. Тий 1300 моцикл явсан байна. Зөвхөн манай энэ 45 клуб орж байгаа гэж. Тий албан ёсны 45 клуб орж байгаа. Энэ талын салхи наадмыг үүсгэн байгуулсан анх үүсгэн байгуулсан клуб гэх юм бол Mongolia Choppers Red Falcons гэдэг клуб анх 2015 онд албан ёсны одоо эрхтэйгээр энэ наадмыг үүсгэн байгуулсан. Тэрнээс хойш одоо 8 дахь удаагийн талын салхи наадам маань болж байна. Тухайн үед 2015 онд бид нар хүүтлээ удагт 400-аас 500 моцикл цугдарч хийжсэн бол одоо өнөөдрийн байдлаар 2023 оны энэ өнөөдрийн фестивалыг манай Чингис мото клуб маань хариуцж хийж байгаа. Тэгэхэд өнөөдөр бол 1300-аас 1400 моцикл цугласан байна. За Оросын холбооны улсаас 150 гаруй одоо сонирхогчид болон клубын залуучууд ирсэн. Хятад ард улсаас 60 гаруй одоо моциклийн одоо тамирчин тий моциклийн клубийнхаа ирсэн байгаа. Дээрээс мөн гадаадаас маш олон Европоос Азиас тийм ээ ийм олон хүмүүс ирсэн байна. Маш сайхан өргөн дэлгэр сайхан бос бидний эхлүүлсэн одоо үйл ажиллагаа ийм сайхан болно гэж тухайн үед бол бид одоо бодож байсангүй те. Өнөөдөр бас бидний зорилго гэх юм бол одоо Төв Азийн цээжд очдог Монгол улс Азида хамгийн том дорох олон улсын мото фестивал болох ийм зорилготойгоор ажиллаж байна. За манай Сүхбагийн ингэр дээр гэлзэж байгаа энэ хөө алтан газрыг тав хүн харж байна. Моточтойгоо шагнасан шагнал тийм биз? Мэдээж бол төлөөлөлөө Сүхбэдээ өгсөн байх гэж бодож байна. Энэ бол бас төгсгөл биш. Энэ бол эхлэл Сүхбэ. Дараагийн одон мэдээж хүлээж байгаа. Тэгвэл мэдээж тав хүн энэ ажлыг бол одонгийн төлөө хийж эхлэегүй тийм ээ. Зүгээр хийсний чинь төр бол шударгаар үнэллээ. За дүүгийнхээ ажилд амжилт хүсье. Нэг моточтой баяр хүргэе. За та бүхэнд дараагийнхаа эрхэм зочныг танилцуулах гэж байна. Өнөөдрийн энэ талын салхи 8 дахь удаагийн наадмыг нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулж байгаа Чингис мото клубын тэргүүн Хатанбаатарыг та бүхэндээ танилцуулах таатай байна. Өнөөдөр мөн 3 эрхэм төрдөө өнсөлж төрийн дээд алтан газар шагнуулсны нэг нь манай Хатнаа. За ингээд Хатнаагийнхаа сэтгэлийг сонсъё. Клубээ танилцуулаач. Өнөөдрийн наадмынхаа онцлогийг бас яриач. Микрофоноо барьчих. За сайн байна уу. Өнөөдрийн наадмын онцлог гэхээр одоо 2 жил ковид байгаад үнжөөд урд хил хойд хилээс ерөнхийдөө зочид их орж ирлээ. 2 жил ковидээс учраас 300 орчим гэж ярив. Тий, ер нь бол Оросоос нэг 200-аад, Хятадаас 80-аад гэдэг байлаа. Солонгосоос нэг 4 ирсэн нөгөө моциклууд нь онгоцонд очихгүй гэдэг. Тэгээ хойшлж болоо босхгүй болоо тэгээд. Тэгээ нийтдээ нэг манай өөрсдийнхтэй нэг 1300-400 моцикл
айгүй том цувал боллоо. Тэглээ. Өнөөдөр чинь 3-аар урд нь чинь 2-оор жигсаад байсан. Өнөөдөр чинь 3-аар жигсааж явж байгаа шүү дээ. 2-оор жигсаасан бол бүр одоо хизээж ирэх юм байгаа бүү. Тэг л том цувал боллоо. Тэгээд Танай Чингис клубын хувьд ямар онцлог байна? Манай Чингис клуб үүсгэн байгуулаад одоо 70 жилдээ болж байна. Тэгээ энэ жилийн 23 оны талын хэсгийг манай клуб зохион байгуулахаар юугаа хуваар авсан. Хуваарийн дагуу бид нар одоо тэгээд ямар ч одоо сайхан талын салхи гэж ямар гэдгийг одоо үзүүлж тал нутагтаа авчиж сайхан манайх өөртөө Чингисгийн нэртэй авчиж яг Чингисийн хүрээнд авчиж ингээд бүр хааныхаа нэртэй газар шүү. Нэр зогссон газар авчиж сайхан авчиж хүмүүсээ баярлуулж байна одоо тэгээд. За. Телевиз үзэж байгаа үзэгчдтэй бол моточдтой бас энэ талын салхи баярын мэнд хүргэж. Нийт телевиз үзэгчдээ зориулж 23-ны талын салхи энэ жилийн баярын мэнд хүргье. Бид өнөөдөр сайхан баярлж байна. Одоо төрөөс биднийг одоо энэ ажлыг үнэлж одоо төрөөс манай 3 хүнийг одоо бид 3-ыг одоо төрөөс шагнасан их баярлж байна. За тэгээд төрдөө өнсүүлж төрийнхөө дээд одоо алтан газруудыг авсан танаа хамт олонд нийт моточтой баяр хүргэе. Мөн танаа одоо ерөнхий зохион болгочоор ажиллаж байгаа энэ хүү наадмын ажиллагаанд амжилт хүсье. За баяр. За дараагийн наадмаар дахиад уулзцгаая. За. Өгөөрэй. Арднаа хүмүүс ялгаруулаад холдоод өгөөрэй. Тэр арднаа хүмүүсийг холдуулаарай. За энэ голын банда энэ хэлсээр юм уу? Энэ хэлсээр ирсэн нь ялагч болно шүү зөө. Окей. За. Ухарч. За жоо датэ. За бүгд шопор шохон суулж. За 3 2 1 эхлэе. Монголын чампион дараагийн шатнд тэнцлээ баяр хүргэе. Чингис Бэлдөө. Чингис упа. Скаф жоохон суулгаа. Суулгаа. За окей. 3 2 1 тик. John. Aras mı hopladık? İşçi artık o. Hem baskı zemçun. Oo, Cengiz komplek ise. Sıra. Bana konuşuyor. Çağıdak. За Чингис комбек хийгээд ирлээ. Энэ гол нь ирэх шүү аа. За окей. 3 2 1 let's go. Okay. Winner Amokshul MC. So good job guys. Okay, now Russian team 2. За 3-2-1 эхлэе. Давай. Жахан. Давай. Sorry. Game ends.
За 3 2 1 let's go. За энэ сайд карийн зүгээр өөртөөхөө сайд руугаа зүгээр эдэн та дарамт үүсэн байна. 3 2 1 let's go. Brotherhood ямар амар хүчтэй байна. Нөтлөг ийм байгаагүй санагдаад байна. Энэ жил хүч нэмсэн үү? Сайн байна хэвээр. Суусах татчих. За окей. Толгойд шилтэй зохион байгуулж байгаа. Тасын салхи. Олон улсын мото фестивал Ийхүү та бүхний өмнө оройн шоу маань ихэнх бэлдэн болсон байна. Аль нэгэн чимээ гаргацгаая. Make some noise. Ямафа. Yo, Mafa. This is different Mafa style. This is Step Win 2023 International Mafa Festival. Let's get it in. Come on, come here. We're gonna start now. This is live music band Funk X. Now I practice that from me. I can't use it anymore. It's getting dark to see. Feels like I'm knocking on heaven's door. Oh yeah. Knocking on heaven's door. Knocking on heaven's door. Nobody ever loved me like she did. Oh, she does. Yes, she does. And if somebody loved me like she did. Oh, she does. I took a fucking foot back. He's a twisted love. Put your one on the store. Put your box, get stored. Get stored. How you go, you shouldn't be with the that's a search. The table with the tanner. I'm going to kiss you good. That's the truth. They're going to notice. I don't know, Jesus. Don't tell me talks. And I'm going to ship it on. Life is a hard time. I'm going to have to not have I don't know. Could you go out? Could you go out? Could I do that? Who did come in? Who's it to be? You're meant to know the Saturday. We have to show up to stay. What is that? Should to see me. Over and the two to the shop. Who's to meet the Torah Shasha out of the lunch? Or put the example. You need to knock out the Saponaja. I'm for the ship that I like a baby. I'm just for the chin for the yes, you feel the matter. Yes, I'm at the matter. Yeah, I'm a big matter. Yeah, and the big after. Yeah, and the big after. Take the time and to the band. They should be most good at the band. The coin. 총훈도가 미니니리 군들. 예, 이 오지 반도. 사리 아스 산도. 이 높이고 만도. 예, 자, 헤르 들어가요. 예. 예. Ямар нэг чимээ гаргая.
Энэ төсөлтний баярын өдөр. Ischiestero, passeri del toro, Akır taktaman sonra toro, Yine tutata dek koyu koru toro, Bakırı dek koru tav koru toro, Katta çıkartlarsa kolsaydı toro, Taşı katta otur seke toro, Oy bure dedi açı moro, Onu bir çeko her taş moro, Kuşu koru bek kapçata toga, Nayte çıkart toga, Bakı koru tutata, Bagi savcı, Kırmazda kaka, Parotu ko, Hadi teçim beni taka, Koyu tutu Talo që sa me kiri toko Gjuni nga tiri dik do kvako Shiko që kipa paq për kok tako Heqa të taksu në kesu tako Мөрөн Мила компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна.